За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээр механизмын бүтцийн шинжилгээгээр хүрэл цохоос агуулсан юм хөшрөгт механизм дээр бүтцийн шинжилгээ хийе. За манай тохиолдолд ийм жишээ зураг өгсөн байна. За энэ дээр бид нэр өмнөх хичээл дээр бас ярьж байсан. Мөчүүдээ эхлээд угаарлана. Хөдөлгөөнтэй мөчүүдээ эхлээд угаарлана. За би энэ нударгаас эхлээд хөдлөх мөчөө сонгоод за энэ жижиг нудраг, энэ том нудраг хоёр нэг гол дээр сууж гэсэн учраас үүнийг би нэг мөчөөр тооцоод үүнийг нэгдүгээр мөч. За энд хоёрдугаар мөч. За манай хоёрдугаар мөч энд үйл хөдлөх мөчтэй холбогдсон байгаа. За энэ гуравдугаар мөч, дөрөвдүгээр мөч, 5 6 7 за 8 9 за ийм 10 хөдөлгөөнтэй мөчтэй юм байна. 10 хөдөлгөөнтэй мөчтэй юм байна. За мөчүүд өөр хоорондоо кинематик осоор холбогдсон байгаа. За кинематик осын тэмдэглэгээ хийнэ. За энэ 0 мөчтэй эдгээрүүд 0 мөч. За манай хөдлөх мөч болгоо нэгдүгээр мөч энд 0 мөчтэйгөө кинематик осоор холбогдсон байна. За кинематик ос. За 1 2 дугаар мөч энд B кинематик осоор холбогдсон байна. B. За 2 дугаар мөч 0 мөчтэй C кинематик ос. За энэ 1 3 дугаар мөч энд D кинематик осоор холбогдсон байна. За энэ үүн дээр 3 0 4 гэсэн хөдөлгөөнтэй 3 мөч. Нэг хөдөлгөөнгүй 2 хөдөлгөөнтэй мөч холбогдсон учраас энд 2 хос үүснэ тий. За штрих гэж. За үүн дээр F. За 5 6 2-ыг холбосон G. За 6 7 2-ыг холбосон H штрих I. За 7 8-ыг холбосон J. За 9 0-та K-соор 8 10-та L хосоор 10 0-та M хосоор. За ингэж мөчүүдийнхээ кинематик осын тэмдэглэгээ хийж байна. За эндээс одоо бид нөгөө хавтгай Чебишевийн 3N-ээс хасах нь 2P5 гэсэн томьёондоо энд байгаа хөдөлгөөнтэй мөч болон за манай дээр хөдөлгөөнтэй мөч 10 байна. За 5 дугаар ангийн кинематик ос болон 4 дугаар ангийн кинематик осын тоог нь бичиж өгнө, тийм ээ. За тэгэхэд бол одоо бид нар энэ кинематик осын тоог гаргаж ирнэ. Нэг хэсэндээ кинематик осын тоог гаргаж ирэхдээ тэмдэглэгээнүүдээ хийж өгнө, бичиж өгнө. За кинематик ос 0 мөчийг 1-р мөчтэй холбож өгсөн байна. B кинематик ос 1-ийг 2-тай, C кинематик ос 2-ийг 0-тай. За D кинематик ос болохоор 1 3-тай. За E кинематик ос болохоор 3-ийг 0-тай. E штрих болохоор за 4-ийг 0-тай гэж болно, эсвэл 4-ийг 3-тай гэж болно. За 4-ийг 0-тай. F кинематик ос болохоор 4-ийг 5-тай. G кинематик ос болохоор 5-ийг 6-тай. H болохоор 6-ийг 7, H штрих 7-г тэгтэй. За хос болохоор за энэ 6 дахь мөч байгаа тий 6-г 8-тай. За J хос болохоор 8-ыг 9-тэй. За K хос болохоор 9-ийг 0-тай. L болохоор 8-ыг 10-тай.
За энэ болохоор 10-ыг 0-тай. За ингээд манай дээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 кинематик хосын эндээс Б хос нь болохоор хөрөлц хос буюу 4-р ангийн кинематик хос. D хос болохоор мөн 4-р ангийн кинематик хос. За манайхаас 13 нь болохоор 5-р ангийн кинематик хос, 2 нь болохоор 4-р ангийн кинематик хос юм байна. За одоо ингээд даблгаа бодож болох нь байна. Энийг харж байгаа бид нар даблгаа бодно гэсэн. За манай W маань бодохдоо N нь 10, P5 нь 13, за P4 нь 2. За ингээд бодоход энэ 2 гарч. За энэ 2 гарна гэдэг маань энэ чөлөөний зэрэг гэж тооцохоор үүнийг хөтлөх мөч нь 2 юм аа. 2 хөтлөх мөчтэй гэж тооцно. Хөтлөх мөч нь 2. Хөтлөх мөчийн тоо ах нь шүү дээ. Хөтлөх мөчийн тоо байх нэ. Тэгэхээр манай дээр энэ 1-р мөч ганц хөдлөхгүйгээр мөн за энэ 4-р мөч ч юм уу те эсвэл 9-р мөч ч юм хөдөлж болох нь. Эсвэл 10-р мөч ч юм уу. Ингээ 2 мөч зэрэг хөдөлж энэ механизм бүх мөчүүдэд харьцангуй хөдөлгөөнө хийх юм байна гэж ойлгоод эндээс би 1-р мөч болон за энэ 4-р мөчийг бас хөтлөх мөчөөр сонгож болох нь. За одоо ингээд бид нар цаашаа бүтцийн шинжилгээ хийхийн тулд энэ 4-р ангийн кинематик хосын дагуулгдж байгаа учраас үүнийг заавал 5-р ангийн кинематик хос буюу хөрөлцөх хосыг нийлэх хосоор солих шаардлагатай. Хөрөлцөх хосыг нийлэх хосоор солих шаардлагатай. За тэгэхээр энэ манад үүсэж байгаа Б хөрөлцөх хос маань нэг болон 2-р мөчийг холбож өгсөн цэг байна тий. За 1-р мөч маань тахир мөрөө гол байна. Мөрөө хэлбэртэй байна. За 2-р мөч маань шулуун шугам хэлбэртэй. Энд үүсэж байгаа одоо би хөрөлцөх хосыг нийлэх хосоор солихын тулд энэ дармаа шулуун татна. За эхлээд шөрөлцсөн шулуунаа ингээд босоо шулуунаар татчих болно. Шөрөлцсөн шулуун дээрээ нармаа шулууныг татчих байна. За нармаа шулууныг би энд за нэгсгээ татчих. Нармаа шулуун. Энэ гэсэн нармаа шулуун байх нэ. За энэ нармаа шулуун дээр манай энэ 1-р мөч маань мөрөө гадаргуу байгаа учраас энэ мөрөө гадаргуу ихсэн зургийн төв энэ нармал шулуун дээр олдно. Нэгэсэндээ энэ ихсэн зургийн төвийг би одоо энд авчлаа гэхэд энэ В цэг маань энэ ихсэн зургийн төвийг тойроод иргэнэ гэж. Үүнийг үндэслээд энд үүсэж байгаа эргэлтийн төвийг нухсаар сольж өгнө. За харин 2-р мөч маань шулуун шугамаар дүрслэгдсэн байна. Тэхийн тулд үүнд мөрөлтэй радиус нь хязгааргүй. Нэгэсэндээ В цэг маань 2-р мөчийн энэ тэнхлэгийн дагуу давших хөдөлгөөн хийнэ гэж ойлгоод энэ дээр давших хөдөлгөөн хийх мөч болох Польцон гэдэг мөчийг энд зорж өгье. За тэгээд энэ эргэх хосыг энэ Польцонтойгоо холбоод өгчих хэрэгтэй. За харин энэ төрсөн зургийн төвийг А цэгтэй холбож өгнө. За ингэж солигдож байгаа. За Д цэг дээрх хөрөлцөх хосыг солихын тулд үүн дээр мөн нармаа шулуун татаж өгнө. Шөрүүлсийн Д цэгийг дайруулад нармаа шулуун татаж өгнө. Нармаа шулуун татнаа. Энэ нэгс нармаа шулуун татъя. За энэ нармаа шулуун дээр энэ 1-р мөчийн мөрөө гадаргуугийн ихсэн зургийн төв энэ нармаа шулуун дээр олдно. За энэ ихсэн зургийн төвийг би нугасаар солино. Яагаад тэгэхээр энэ Д цэг маань энэ ихсэн зургийн төвийг тойроод иргэнэ гэж ойлгоод. За мөн 3-р мөч маань бас мөрөө гадаргуу байгаа. Тэгэхээр энэ нармаа шулуун дээр энэ мөрөлтийн ихсэн зургийн төвийг энэ нармаа шулуун дээр олно. За энэ
Агшин зургийн төвийг нуусаар солиод. За одоо ингээд эдгээр нууцнуудын хооронд холбоо төгч. За манай тохиолдолд энэ А цэг дээрх А цэгийг энэ үүссэн агшин зургийн төвтэй холбоотой байна. Энэ агшин зургийн төв энэ төвтэйг холбоод эндээс за энэ төрөлхөд за энэ төвийг энд төвтэй холбоод өгч. За тэгэхээр миний энэ ягаанаар зурсан энэ шинэ мөчүүд үүссэн байж. Жишээлбэл за энэ мөчийг би одоо манай нийт 10 мөч байсан тийм ээ. За шинээр үүссэн за 10 За тэгэхээр манай дээр энэ нэгдүгээр мөч болоод одоо мөчүүдээр шинээр дугаарлана гэсэн үг. За энэ нэгдүгээр мөч хэвээрээ. За энэ мөч хоёрдугаар мөч. Энэ гуравдугаар мөч болгоно энэ. За энэ гуравдугаар мөч маань энэ шулуун мөч байгаа тий. Энэ мөчтэй холбогдно гэхээр дөрөвдүгээр мөч. За энэ 5 дугаар мөч. За 6 7 8 9 10 за нэгдүгээр мөч маань энэ болгоно. За энэ нэгдүгээр мөч юм байна. Энэ нэгдүгээр мөч энэ нэгдүгээр мөч юм байна. Энэ нь хоёрдугаар мөч болгоно. За энэ хоёрдугаар мөч, энэ гуравдугаар мөч. За дөрөвдүгээр мөч 5 6 7 8 9 мөч 10 11 12. За ингэж өөрчлөгдсөн байх нэ. Нэгэсэндээ манай дээр ийм мөчүүд нэмэгдсэн байх. За тэгээ энэ мөчүүдтэй холбож өгч байгаа хосуудаа бас тэмдэглэн тийм ээ. За энэ 1 2-ыг холбож өгч байгаа P хос. За өөр шинээр үүссэн хос маань энд байна тийм ээ. За үүн дээр за R хос гэж тий. Энэ R хос, энэ Q хос. За одоо энэ үүссэн энэ механизмыг бид нэр орлуулах механизм гэж байна. За одоо энд орлуулах механизмынхаа мөчийг бид нар одоо дахиад тоосоод W-гаа бодож гаргах. За одоо манай дээр энэ мөч маань нийт 12 болж өөрчлөгдсөн тийм ээ. 12 мөч болж өөрчлөгдсөн. За энэ нь 12. За P5 нь хэд болсон? За P4 буюу 4-р анги кинематикос тэгдэг. За 5-р анги кинематикосыг бид нэр тэмдэглэхийн тулд тоог нь олохын тулд энэ тэмдэглэгээ дахиж хийж өгнө. За ингээ харъя бүгд. Энэ дээр A кинематикос 0-ыг 1-тэй холбосон байна. За P кинематикос 1-ийг 2-той
нэгийг 2-тай. P кинематикс нэгийг 2-тай. За 1 2. За энэ давшиж байгаагаас тэмдэглэегүй юм байна тийм ээ. Энэ давшиж байгаагаас тэмдэглэегүй юм байна. 1 2-ыг олгож өгсөн. 2 3-ыг олгож өгсөн. Энэ дээр за ямар хэсгээр тэмдэглэх вэ энэ дээр? S кинематикс яах нь тийм ээ. За E кинематикс нэгийг 2-той. P A0-ыг 1-тэй, P1-ийг 2-той. За S нь 2-ыг 3-тай холбож өгсөн байна. C нь 3-ыг тэгтэй холбож өгсөн байна. За R хос болохоор 1-ийг 4-тэй холбож өгсөн байна. 1-ийг 4-тэй. Q хос нь болохоор 4-ийг 5-тай. За E хос нь 5-ыг 0-тай. E штрих болохоор за 6-г 0-тай тийм ээ. 6-г 0-тай гэж болно. Эсвэл 5-ыг 6-тай гэж бичиж болно. За 6-г 0-тай гэж бичээ. За пос болохоор 6-г 7-тай. 6-г 7-тай. G болохоор 7 8-тай. За H болохоор 8 9-тэй. H штрих болохоор 9 0-тай. 9 0-тай. За хос болохоор за 8 10-тай юм байна. 8 10-тай. J болохоор 10 11-тэй. 10 11-тэй. L болохоор 10 12-тай юм байна. За ийм болохоор 12 0-тай. К болохоор 11 0-тай. 11 0-тай. За ингэж кинематиксуудад тэмдэглэл. За энэ дээр одоо манай бүх кинематиксууд нь 5 дахь анги кинематикс болсон байгаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 шиг. P5-ны гэсэндээ 17 гэж өөрчлөгдөжээ. 17 гэж өөрчлөгдөж. За энэ таминд одоо орлуулж чинь 3-ыг өрчгөн 12 хасган 17-г өрчгөн 2. За 4-р анги кинематиксыг. За энэ хэд гарч байна? За 2 гарч. За нэгсэндээ хөрөлцөх хосын нийлэх хосоор солилцсны дараа энэ орлуулах механизмын бүтцийн томьёогоор бодоход орлуулах механизм W нь өмнөх ботсон W-ийн ижилхэн 2 гарч хэвчээ. За энэ хөтөлмөрчөнд энэ W-гийн гарсан тоо нь өөрчлөгдөх ёсгүй байдаг байна. За одоо ингээд бид нар цаашаага энүүгээрээ бүтцийн шинжилгээ хийхдээ бүтцийн бүдүүвч зурах боломжтой боллоо. Бүтцийн бүдүүвч зурах боломжтой боллоо. За бүдүүвч зурахтаа энэ тэмдэглэгийг харж агаад үл хөдлөх мөчөөс яг л зурна. Тэ? Үл хөдлөх. За манай үл хөдлөх мөч E хостой байна. C. За 3 4 5 6 7 кинематикс төр үл хөдлөх мөч байна. Тэгэхээр бид дурын 7 өнцгтэр зурна гэсэн үг байна. Дурын 7 өнцгтэр зурнаа. За эндээс зурч. За E хос. За C E штрих. За H штрих. М
К гэсэн. За энэ бол үйл хөдлөмж маань ингэж зурагдах нэ. За энэ 7 онцтой дурын хэлбэртэйгээр зурна гэж байгаа. За манай хөдлөг мөч маань 1-р мөч байгаа тийм ээ 1-р мөч. За 1-р мөчөөс эхлээд за 1-р мөч нь А кинематик усаас зурагдах нь. А кинематик усаас зурагдана. За 1-р мөч маань шулуунаар зурагдах нь. За шулуунаар зурагдах. За шулуун биш нэ APR гэж гурвуулжангаар зурагдах. Дурын хэмжээтэй гурвуулжангаар зурагдах юм байна. Манай 1-р мөч. За энэ дээрээс 1-р мөч маань ямар хас дараалаа PR дээр. За үүнийг энэ дээр би R энэ дээр P кинематик усаа тэмдэглэж. За P кинематик усаас 2-р мөч зурагдана. 2-р мөч. R кинематик усаас 4-р мөч зурагдана. За P кинематик усаас 2-р мөч маань шулуунаар зурагдахаар харагдаж байна. P болон S гэсэн 2 кинематик ус байгаа учраас шулуунаар зурх нэ. 2-р мөч буюу S. За S-с 3-р мөч C-тэй холбогдохоор шулуунаар зурагдах нь. 3-р мөч. За R-аас 4-р мөч зурагдана тийм ээ 4-р мөч. Шулуунаар зурагдана. R олон Q гэсэн 2 кинематик ус байгаа учраас шулуунаар зурагдах нэ. За энэ бол Q хос. За Q хосоос 5-р мөч мөн шулуунаар зурагдах нь. Q-г E-тэй холбогдохоор 5-р мөч шулуунаар зурагдах. За одоо эндээс E' тийм ээ. E' маань 0-ыг 6-тай холбож өгсөн байж. Би 0 мөчөөд 6-р мөч болохоор E' F 2 кинематик ус байгаа учраас шулуунаар зурагдах юм байна. 6-р мөч. За F хос. За F хосоос 7-р мөч F G. За шулуунаар зурагдах нь тийм ээ. 2 кинематик ус байгаа учраас шулуунаар зурагдана. G. За G-гээс 8-р мөч G H I гэд бас 3 кинематик ус байгаа учраас гурвуулжангаар зурагдах нэ. Дурын гурвуулжангаар 8-р мөч зурагдах нэ. За ямар кинематик ус байгаа H болон I. За энэ дээр би H энэ дээр I хосыг зурчих. За H хосоос H зэрэгтэй холбогдохчоор 9-р мөч шулуунаар зурагдах нь. 9-р мөч. За I хосоос 8 10-тай холбогдсон байна тийм ээ. I маань 8-ыг 10-тай холбосон байна. За 10-р мөч маань гурвуулжангаар бас зурагдах нь. I J L. Гурвуулжангаар зурагдах нь. За 10-р мөч гурвуулжангаар. За ямар кинематик ус дээр байна вэ гэхээр одоо J L2 дээр юм тийм ээ. J L2 дээр. J L2 дээр. За энэ L, энэ нь J. За L кинематик усаас одоо ямар мөч зурагдах нь 12 дугаар мөч зурагдах нь тийм ээ. 12 дугаар мөч болохоор M кинематик ус дээр 12 байгаа учраас L M-ийг холбоод 12 дугаар мөч шулуунаар. За J кинематик усаас 11 дугаар мөч зурагдах нь. 11 дугаар мөч маань K кинематик ус дээр бас байна. Тэгэхээр J K-ийг холбоод өчгөр 11 дугаар мөч. За ингэж бүтцийн бүдүүгч маань битүү хүрээ үүсгэсэн мөчүүд нөөр хоорондоо давхартайгаа байдлаар зурсан байх шаардлагатай байна. За манай дээр энэ W буюу W нь хөтлөг мөчийн тоог заасан байгаа. 2 хөтлөг мөчтэй гэсэн. Тэгэхээр би хөтлөг мөчийг 1-р мөчээр эхлээ сонгосон байгаа. Нөгөө мөчийг би энэ 6-р мөчээр сонгоч. 6-р мөчээр сонгоч. За одоо ингээд бүтцийн бүдүүвчээ нэгжүүдэд задлахдаа хөтлөх мөчөөс хамгийн анслагдсан мөчүүдээс эхлээд бүтцийн нэгжүүдэд задлана. За бүтцийн нэгж маань дотор анхдагч механизм болон бүтцийн групп гэсэн нэгжүүдэд хуваагддаг байна тий.
За тэгэхээр эхлээд бид нар бүтцийн нэгжүүдийнхээ группээр эхэл задлана. Группээр задлж явж байгаа. Хамгийн сүүлд хөтөлмөчүүд ангаар нь үлдээх ёстой. За бүтцийн группийг та мэдж байгаа. Бүтцийн групп гэдэг маань дандаа хөдөлгөөнтэй мөчөөс бүрдсэн. Мөчийн тоон дандаа тэгш тооноос бүрдсэн байх ёстой. 2, 4, 6 гэх мэтчлэн. За тэгээд 5 дахь ангийн математикийн тоо 2-ны 3 байх ёстой. За мөн сул хосын элементтэй байх ёстой. Сул хосын элемент заавал байх ёстой. За энэ сул хосын элементийг үйл хөдлөмжтэй холбоход чөлөөний зэрэг буюу W тэгтэй тэнцв. Ийм зарчмыг баримлж бүтцийн групп задлах ёстой байгаа. За тэгээд хөдөлгөөн мөчөөс хамгийн азлагдсан хөдөлгөөнтэй мөчөөс эхлээд групп задлана гэсэн. За аль болох хамгийн бага мөч буюу хөдөлгөөнтэй мөч нь 2 байгаар нэгдүүдэд задлах групп задлахад бол арай хэлбэр механизм гарч ирнэ. За тэгэхээр манай хөдөлгөөн мөчөөс хамгийн азлагдсан мөч бол ингээ харахад 5 дахь мөч байна тийм ээ. 5 дахь мөч бол хамгийн азлагдсан мөч буюу 5 дахь мөчөөс эхлээд би нэгдүүдэд задлж болох нэ. 5 дахь мөчөөс эхлээд нэгдүүдэд задлж болох. За энэ бол 4 дугаар мөч юм байна тийм ээ. 4 дугаар мөч. За тэгэхээр одоо би 5 дугаар мөчийг 4 дугаар мөчтэй группээр эхний групптэй хавцаадлаа. За 4, 5, 2-ыг холбож өгсөн Q хос. За ингээд 2 хөдөлгөөнтэй мөчтэйгээр бүтцийн группийг авсан тохиолдолд N нь 3 гарч байгаа. N-ийн орно 2-ыг орлуулахаар 3 гарч. Тэгэхээр манай энэ бүтцийн групп заавал 3 кинематик хостой байх ёстой. Тэгэхээр эндээс би R болон I хосыг авна. За эндээс R хос болон I хосууд маань дандаа сул хосын элемент байна. За эндээс энэ бүтцийн группийн ангийн дугаар бол хөдөлгөөнтэй мөчийн дугаар ангийн дугаар тодорхойлогдно. 2 дугаар ангийн сул хосын элемент нь 2 байгаа учраас 2 дугаар ирэмбийн 4, 5 гэсэн бүтцийн групп байх нэ. За ингээд энэ хэсгийг авчгаар цаана нь 3, 2, 1, 0 мөчтэй. Тэгээ энэ хэсгүүд үлдэж байна. Тэгэхээр энэ 0-ыг нэгтэй би үлдээхэд байгаа учраас дахиад бүтцийн групп яах нь гарч ирж байна тийм ээ. За тийм учраас дахиад нэг бүтцийн группыг зурж өгнө. За 2 дугаар мөч S кинематик хостойгоо 3 гэсэн мөчтэй холбогдсоноор за мөн эхний групптэй адилхан P хос нь сул хос, C хос нь сул хос. За энэ группийн ангийн дугаар 2 дугаар анги 2 дугаар ирэмбийн 2, 3 гэсэн бүтцийн групп гарч ирж байна. За дараа нь үлдэж байна. За энэ 1-р нь тийм ээ. Энэ 2 дугаарт нь. За 3 дугаарт нь үлдэж байна уу? Анхдагч механизм үлдэж байна тийм ээ. За 0 анхдагч механизм маань энэ дээр А кинематик хостойгоо за 0 мөч тийм ээ. 1-р мөч буюу 1-р мөч маань гурвалж мөч байна. За ийм анхдагч механизм. За анхдагч механизмын ангийн дугаар ямаг 1-ийн 0 байна. Тэгэхээр 1-р анги хойш таардаг байгаа. За манай бүтцийн групп ихний хэсэг ингэж. За дараа нь дахиж ингэж үлдсэн байна те. Цаашаа 6, 7, 8 гэж үлдсэн байна. За тэгээ манай 6 дугаар мөчийг би хөтлөх мөчөөр сонгосон юм чинь. Хөтлөх мөчөөс хамгийн алгцсан мөч 11-р мөч болж таарж байна. 11-р мөч болж таарах нэ. За тэгэхээр би 11-р мөчөөс эхлээд 11-р мөчөөс эхлээд бүтцийн групп задлаа. За аль болох 2 хөдөлгөөнтэй мөчөөр авал энгийн механизм болно гэж хэлсэн байгаа тий. За тэгэхээр би 11-р мөчийг мэдээж 10-таа авах нь тий. 10-таа. За манай 10 дахь мөч маань гурвалж мөч байгаа. За энэ 11-ийн үйл хөдлөмжтэй холбоосон К хосгийн групп зурж өгнө. За ингээ харъя бүгдээрээ. 11-ийг 10-таа авчихаар 12-ын сул үлдчих гээд. Тэгэхээр 2 хөдөлгөөнтэй мөчтөр болох байгаа юм чинь одоо яах нь 4 мөчтэйгээр авах гэж бүгдээр бодож үзье. Тэгэхээр 11-ийг 10-таа 12-таа авахаар 8 бац зурагдах хэрэгтэй болно тийм ээ. Тэгсэн чинь 9 яаж вэ? Бас тангаараа үлдэх гээд. Болохгүй байгаа учраас 6-аар авъя. 6 хөдөлгөөнтэй мөчтэйгээр авъя. За тэгээд 6 хөдөлгөөнтэй мөчтэй тохиолдолд 5 дугаар анги кинематик хосынтой хэд байна вэ?
Э-ний орон зургааг орлуулахаар 3 6 18 9 тийм 5 дугаар ангийн кинематик бас 9 байх нэ. 6 хөдөлгөөнтэй мөчтөө 9 кинематик бас цаа бүтцэн групп зурж эхэлнэ. За тэгэхээр энэ дээр би 11 дөрөв мөчөд 12-ыг зурж эхэлнэ гэсэн учраас за 12 үзүүртэйгээ М хос зурагдана. 10 12-таа бүтсэн Л хос зурагдах нь. Л хос зурагдах нь. За энэ дээр I хос зурагдана. За 10 11-ийг холбосон Ж хос бичдэг нэ. За нэгсэн манай энэ хэсэг бол тэр чигээрээ нэг групп болчихсон гэсэн үг байна шүү дээ. Нэг групп болчихсон гэсэн үг байна. За штрих H за энэ дугаар мөч хань 7 8-ыг холбож өгсөн Ч. За 7-г 6-тай холбож өгсөн F. За 6 дугаар мөч үзүүрт И штрих. За эндээс И штрих сул хос элемент байна. H сул хос элемент байна. M. За К гэдэг бүгдээрээ сул хос элемент авах. За ингээд 1 2 3 4 5 1 2 3 4 5 6 энэ 6 дахь мөч байх гэж шүү дээ. 6 дахь мөч өөрөө хөтлөх мөчүүд тийм ээ. 6 дахь мөч өөр хөтлөх байх нь шүү дээ. Өөрөө хөтлөх мөч. Харин дээр хос нь сул хос болж таар. За ингээ мөч нь 1 2 3 4 5 6 мөчтөө кинематик хосын тоо 1 2 3 4 5 6 7 8 9 кинематик хос. За энэ бүтцэн группийн ангийн дугаарыг одоо тодорхойлохдоо хамгийн төвөгтэй битүү хүрээ үүсгэж байгаа тэр мөчийн хүрээнийхэн тоогоор. За манай дээр энэ 18 дахь мөч бол битүү хүрээ үүсгэсэн байна. За хэдэн хүрээгээр битүү хүрээ үүсгэсэн байна? 3 хүрээгээр тийм ээ. 8 дахь мөч гэсэн 3 хүрээгээр. За энэ хоёр адилхан л 3 хүрээгээр мөч маань бүрдсэн байна. За тэгвэл хүрээний тоо нь кинематик хосын тоотой тэнцвэх хэвээр. Жишээлбэл 10 дахь мөч маань GL, LI, IG гэсэн 3 хүрээтэй LIG гэсэн 3 кинематик хостой. За 8 дахь мөч гэсэн 3 хүрээд 3 кинематик хостой. Тэгэхээр энэ хамгийн төвөгтэй битүү хүрээ үүсгэж байгаа мөч болохоор 3 хүрээгээр битүү хүрээ үүсгэсэн байна тийм. Тэгэхээр энэ дээр би яах вэ? Хүрээнийхэн тоогоор гэж байгаа учраас 3 дугаар анги. За сул хосын элемент нь 1 2 3 4 байна. 4 дугаар эрэм 3 дугаар за энэ доор бичихгүй бол 3 дугаар ангийн 4 дугаар эрэм бий. За хэд хэдгээр мөчүүд байгаа лээ? 7 8 9 10 11 12 гэсэн мөчүүдээс бүрдсэн бүтцэн групп байх нэ. Бүтцэн групп байна. За одоо манай жишээн дээр нийтдээ 1 2 3 4 нэгж задлсан байна тийм ээ. 4 нэгж. Энэ нэгжүүдээс 2 ангидагч механизм. Одоо ангидагч механизмээр зурна. Ангидагч механизм байна. 6 дугаар мөч хөтлөх мөчөөр авсан учраас үүн дээр ангидагч механизм сурахтаа энэ дээр ангидагч механизмаар зурахтаа 0 мөч маань 6-тай тийм ээ. 0 мөч маань 6 гэсэн мөчтэй үлдэх гэсэн. За 6 дугаар мөч маань ангидагч механизм байгаа шүү дээ тийм ээ. За 6 0 хэрэг холбож өгсөн ийш дээр зураг. За ингэж ангидагч механизм зурах. Энэ ангидагч механизм ангийн дугаар 1-р ангийн 0 6 хань тийм ээ. 1-р ангийн 0. За манай дээр ингээд нийт 5 нэгж байна тийм ээ. 5 нэгж байна. 4 энэ 5. За энэ 5 нэгжийн 2 нэгж нь болохоор ангидагч механизм, 3 нэгж нь болохоор бүтцийн групп байх. За одоо энэ гэдгээрээс
байгууллагын томьёо бичиж эхэлнэ. За байгууллагын томьёог бид нэр анхдагч механизм гэсэн хэлжтэй тийм ээ. За манай анхдагч механизм 1-р ангийн 0 гэсэн анхдагч механизм маань аль групптэй эхэлж холбогдох вэ гэхээр 2 3 буюу 4 5 гэсэн хүчүүд орсон групптэй нэгэн зэрэг холбогдох нэ. Нэгэн зэрэг холбогдно гэсэн үг. За 2-р ангийн 2-р ирэмбийн 2 3 болон 2-р ангийн 2-р ирэмбийн 4 5 гэсэн. За харин цаашлаад дараагийн бүтлэг мөч маань нэ тийм ээ. Нэгсэндээ энэ маань ингэж холбогдох нь. Дараагийн анхдагч механизм 1-р ангийн 06 гэсэн анхдагч механизм маань аль групптэй холбогдох вэ? Бид нар нэг л групп үүссэн байгаа. Сүүлийн хэсэгтэр тийм ээ. Энэ групптэй холбогдно. 3-р ангийн 4 ирэмбийн 7 8 9 10 11 12. За эцэст нь энэ байгууллагын томьёоноос ангийн дугаар нь энэ механизм ангийн дугаар харагдаж байна. Механизм ангийн дугаар болохоор бүтцийн группүүдийн хамгийн их ангийн дугаараа тодорхойлогдно. За манай дээр 3 дугаар ангийн бүтцийн групп нь хамгийн их ангийн дугаар тооцогдоод энэ механизм маань 3 дугаар ангийн механизм юм аа. За баярлалаа.